Сайн байцгаана. Жил 2 дугаар хэсэг рүү оръё. Эхний хэсэгт ерөнхий мэдээлэл өгсөн. За одоо сурагч төвдөө интерактив хичээлийн төлөвлөлтийг хэрхэн хийх талаар мэдээлэл өгье. За энд бид нэг 40 минутын хичээл дээр сурагчдаар юу хийлэгдэг вэ гэдэг нэг чухал асуудлыг заашгүй хөндөх ёстой юм байгаа юм. Тэгэхээр сурагч төвдөө гэхээр сурагчийн хийх үйл ажиллагаагаа давамгайлах буюу багшийн оролцоо бага байх, багш маань чиглүүлэх нэмэлт үзүүлэх үүрэгтэйгээр оролцсон гэсэн байгаа тий. Тэгээд хичээл төлөвлөлтөн дээр та бүхэн мэддэг сургалтын хөтөлбөрийн хичээл суралцсан зорилт дээр сурагч юуг эзэмших вэ, ямар мэдлэг чадвар эзэмших вэ, ямар хандлага төлөвшүүлэх вэ гэсэн болохоос биш багш юуг заах вэ буюу багшлагын зорилт гэж байдаггүй. Тэгэхээр төлөвлөлтөд хийхдээ сурагч юуг хийснээр ямар ойлголтыг мэддэг, гүнзгийрүүлдэг, эзэмших чадах ёстой вэ гэдэг чиглэлээр нь сурагчийн үйл ажиллагааг голдуу төлөвлөх ёстой болохоос биш багш тэрийг хэлнэ, багш тэгж заа, багш тэгж хийнэ гэдэг байдлаар төлөвлөлт хийхгүй. Тэгэхээр бидний сурагч төвтэй арга зүй маань хэрэгжихгүй байна гэдэг хамгийн том алдаа бол юу вэ гэхээр бид нэр төлөвлөлтийг хийхдээ багшийн зүгээс дандаа харж төлөвлөдөг. Багш сайн байна уу гэж мэдлэнэ. Багш тийм асуулт тавина. Багш тэрэн дээр нь тэгж дүгнэнэ. Багш тэгж тодорхойлтыг хэлж өгнө. Дүгнэлтийг хэлж өгнө гэдэг. Ингээд дандаа багшийн хийх үйл ажлыг төлөвлөд байдаг болохоос биш сурагч юу хийх вэ гэдэг дээр голож анхаарч төлөвлөдөг. Тэгэхээр та бүхэн минь 40 минутын хичээл дээр ер нь бол аль хичээл дээр аль суллагт туунаар энэ үндсэн зарчмуудыг бас баримталж хичээлээ төлөвлөөрөө гэдгийг зөвлөх байна. За хамгийн чухал нь мэдээж хичээлийн эхлэл буюу сэтэлжүүлэлт буюу сэдэв. Тэгээ энэ хичээлээр өнөөдрийн хичээлээр бид нар ямар асуудлыг шийдэх гээд байгаа юм. Юуны тухай мэдэх гээд байгаа юм гэдэг энэ үндсэн асуудлыг сэдэв буюу эхлэлийн асуудлыг маш одоо чухлаар тавигдах ёстой. За дараа нь энэ асуудлыг өөрийн болгож ойлгох бодох хугацааг хүүхдүүдэд өгөх ёстой. Энэ асуудлыг би яг амьдрал дээр над дээр ямар асуудал вэ? Энэ чинь яг юу хэлээд байгаа юм бэ? Миний хувьд одоо энэ чинь яг ямар асуудал юм бэ гэдгийг ойлгох, өөрийн болгож авах, бодох хугацааг өгөх хэрэгтэй. За 3 дугаарт нь нөгөө асуудлаа шийдвэрлэх аргыг өөрсдөө бодож олсны дагуу хийх боломжийг олгох хэрэгтэй. За хийгээд гарсан үр дүнг тэмдэглэх, за үр дүн дээр дүн шинжилгээ хийлгэх гэдэг энэ 5 дугаар алхмыг бид нар бол нийтлэг байдлаар маш их алгасдаг буюу хийдэггүй. Үр дүн гэж шууд дүгнэлт хийдэг. Өөрөлдөх юм бол дүн шинжилгээ хийж, анализ хийлгэж яагаад ийм үр дүн гарав, яавал өөр байх байсан юм. Бусад хувилбар нь юу юм? Харьцуулаад үзэхээр яасан гэд ийм шинжилгээ хийх энэ 5 дугаар алхмыг маш их алгасдаг. Үр дүн дүгнэлт 4 6 2-ыг нийлүүлээд ингээ явчихдаг. Ерөөсөө үр дүн шууд дүгнэлт гаргана гэж ойлгочтой. Тэгтэл энэ шинжилэн судлах, анализ хийх гэдэг энэ үйл явц одоо орхигдсонтой холбоотой дүгнэлтийг ерөөсөө айгууд очир дутагдaltaй хийдэг. За 7 дугаар алхам буюу дараагийн хичээлд энэ хичээл минь ямар уялдаа холбоотой юм бэ? Энэ асуудлыг шийдвэрлэх нь дараагийн ямар асуудал руу хөтөлж байгаа юм бэ гэдэг энэ тасралтгүй суралцах буюу уялдаа холбоог нь олох гэдэг энэ чухал алхам бас биднэрт нийтлэг байдлаар маш дутуу очир дутагдaltaй явдаг шүү. Их удаан хугацаа зарцуулахгүй ч гэсэн энэ дээр хамгийн чухал юмнуудаа point одоо өнөөдөр сурч авсан мэдсэн зүйлээ барьж авч дараагийн алхам руу шилжих энэ чухал үйл явцыг бас энэ дээр заашгүй хийх ёстой гэдэг. Тэгэхээр бид нар 40 минутын хичээлээ төлөвлөхдөө хүүхдүүдээр энэ үйлдэлүүдийг хийх чиглэл рүү чиглэж одоо төлөвлөлтөө хийх шаардлагатай байна. За ингээд товчхондоо ахаад нэг тайлбарлачи. Ер нь бол бид нар хүүхдийн сонирхлыг татахын тулд одоо янз бүрийн байдлаар хичээл эхлүүлдэг тий. За сонирхолтой үзэгдэл, жишээ, даалгавар, асуулт, асуудал, бүтээл гэх мэтлэнгийн одоо зүйлүүдийг ашиглаж хүүхдүүдийн сонирхлыг төрүүлнэ. Энэ нь тухайн үзэж байгаа хичээлийн сэдэв болтгоо. За манай Японы зөвлөгөөд хэлдэг байсан. За ингээ 30 хүүхэдтэй автобусанд суулаа. Эхний буудал дээр бид нэр 5 хүүхэдтэй алдчихсан. Яагаад вэ гэхээр нөгөө бидний багш нарын тавьж байгаа асуудлыг сонирхож тэр сэдвийг ерөөсөө хүүхдийн шиг ороогүй, сонирхоогүй. Тэгээ энэ сонирхоогүй хүүхд чинь цаашаага
бодохгүй, хийхгүй, ойлгохгүй ингээд өнгөрөх гээд байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бол бүх хүүхдүүдийг зэрэг авч авах, их тэр ойлголт, сонирхлыг төрүүлэх бас их чухал алхам байгаа. За 2 дугаар алхам сайн хэлсэн. Биднэрт нийтлэг гаргадаг ямар алдаа байдаг вэ гэхээр асуулт асуунгуудаа шууд хариултыг нэгтгэдэг. За тавьж байгаа асуултанд дандаа юм нээлттэй биш, хаалттай асуулт. Тийм үү? Үгүй юу? Ойлгосноо? Зөв үү? Буруу юу гэдэг. Ингээд дандаа тийм хаасан асуултуудыг тавьдаг. Тэгэхээр нээлттэй асуулт тавьж яагаад, яаж гэдэг учир шалтгааныг нь олох, арга шийдлийг нь олох ийм одоо асуултууд тэр болгон тавихгүй, тавьсан ч гэсэн бодох хугацаа өгдөггүй. Тэгээ хариултаа авахтаа чинийх зөв, чинийх буруу гэдэг ингээ хүүхдүүдийн нөгөө хариултыг нь агиох тийм жааж буюу одоо шүмжлэлтэй хандаж хаадаг. Одоо буруу гэдэг илүү хүүхд чинь цаашаага хичээлд орох идэвхэн сонирхол нь буураа явчих жишээний. Тэгэхээр энэ үг хэлэх, за тэгээ хариултыг авч тэнд хариу үйлдэлд үзүүлэх, хугацаа олгох зэрэг дээр бид нар заашгүй анхаарах хэрэгтэй. За тэгэхэд хичээлийн онцлогоос хамаарат бас энэ хийх үйлдэл нь арай өөр байдаг. За тухайлах юм бол хүн баглын хичээл дээр бид дандаа үзэгдэл юмс туршилт ярьдаг тийм. Тийм учраас хүүхдүүдийн таамаглал дэвшүүлэх энэ одоо борооны дараа яагаад солон гардаг юм болоо? Энийг юу гэж бодож байна гэж хүүхдүүдийн таамаглалыг дэвшүүлж тэрэнд нь үндэслэж одоо ямар туршилт хийх гэдэг аргыг нь бодуулах. Тэр туршилтын аргыг нь төлөвлүүлэх. Яаж хийх юм болоо гэж энэ асуудлыг. За тэгээд математикийн ямар нэгэн бодлого дээр шийдвэрлэх аргуудыг нь хүүхдүүд өөрсдөө бодох. Зөвхөн нэг аргаар биш, 2 3 аргаар өөр бусад хувилбаруудаар ингэж бодох бололцоог нь цаг хугацааг нь боломжийг нь олгох. За тэгээ нийгмийн ухааны чиглэлээр болохоор аливаа асуудал сэдв кейсийн хүрээнд ингээ задгаа бодож тэрийгээ судалж олж илрүүлэх тэр боломжийг нь олгох. За хэлний хичээлээр дамжуулаад ямар нэгэн их сэдв үйл явдалтай холбоотой учир шалтгааныг нь олуулах хэмжлэнгийн одоо маш зөв оновчтой асуулт тавьж тэрэндээ хийх хүүхдэд одоо бодох хугацааг нь олгох гэдэг энэ асуудлыг заашгүй явах ёстой шүү. Сонирхоогүй хүүхэд бол дараагийн алхам руу орохгүй, бодохгүй. За бодоогүй хүүхэд бол өөрөө болгож гаргалгаа шийдлээ бодоогүй хүүхэд бол цаашаа амжилттай хийхгүй шүү дээ ямар нэгэн үйл. За тэгээ 3 дахь үйл нь болохоор саний бодсныгоо турших, хийх, за тэгээд судлах гэх мэтлэнгийн тодорхой үйлүүдийг хийх хэрэгтэй байгаа. Тодорхой үйлийг хийх. За хүн байгалийн хичээл буюу байгалийн ухааны хичээлүүдээр бол хүүхдүүд хөвчлэн туршилт хийдэг те гараараа ямар нэг юм үйл хийж байна. Тэгээ математикийн хичээл дээр нөгөө олон аргуудаараа хийж үзэх, бодож үзэх ийм хийх үйлүүдийг нь бас ингэ тодорхой хийх ёстой. За тэгээд өөрөөр хэлэх юм бол сонирхсон, өөрийн болгож бодсон тэр бодлынхаа дагуу хийсэн хүүхдүүд тодорхой хэмжээний үр дүнгуудыг нь гаргасан байгаа. Тэр үр дүнгуудыг нь тэмдэглэл хийгээд ярих, хооронд нь санаа оноог солилцох тэр боломжийг олгоно. Ямар ч гэсэн туршилтын үр дүн ямар гарсан бэ гэдэг тэр хүүхдүүд заашгүй тэмдэглэж үр дүн гаргасан байх хэрэгтэй. За тэр үр дүн дээр яагаад одоо ийм үр дүн гарч вэ гэдгийг нь эргцүүлэн бодох заашгүй шаардлагатай. Манай багийн ажил 20 гарчлаа. Нөгөө баярлаа 25 гарчлаа. Яагаад юунаас болоод энэ ялгаатай гарцсан гэх энэ учир шалтгааныг нь олуулах талаар заашгүй эргцүүлэн бодуулах, хугацаа өгөх шаардлагатай. За тэгээд бодсон хүүхдүүд ингээ учир шалтгаан олсон хүмүүс чинь нийтлэг байдлаар дүгнэлтээ гаргах хэрэгтэй. Өөрөлдөх юм бол анги танхимаар нийтлэр өнөөдөр бид нар ямар асуудлыг хэдэн аргаар яаж шийдэв, аль тохиолдолд ямар арга нь үр дүнтэй юм бол дараа нь бид нар энэ асуудлыг нөхцөл байдлыг нь өөрчлөх юм бол ямар үр дүнд хүрэх юм бол гэх мэтлэнгийн юм одоо нэгдсэн дүгнэлтийг хийлгэх арга зүй заашгүй сургах буюу хийж явах хэрэгтэй. Манай одоо хичээл явж байгаа явцад дүгнэлтийн асуудлууд хугацаа байхгүйгээс дандаа орхигддог. Дүгнэлтүүдийг ерөөсөө маш хангалттай хийдэггүй. Тэгэхээр дүгнэлт сайн хийхгүй байна л гэдэг чинь дараагийн алхам руу явахгүй байна л гэсэн үг байхгүй юу? Хэрвээ дүгнэлтийг ингээ өөрийн болгоод сайн хийсэн бол энэ арга зүйг амьдрал дээр гаргахаар би яах юм бол энэ нөхцөлийг өөрчилж байгаа дараагийн нөхцөлд энийг яаж хийх юм бол гэд хүүхэд заашгүй өөртөө асуулттай үлдэх ёстой. Тэр асуулт нь дараагийн хичээлийн хөтлөх жим болох ёстой. Ингэжээж энэ хичээл чинь тасралтгүй уялдаа холбоотой нэгээс нөгөөд ингээ сайжирч явах ёстой.
Өнөөдөр би хоёр аргаар үзсэн бол за би гэртээ хараад тэгж үзэхэд өгшөөнийг гарах юм биш үү гэж нэг толгойд нь бодол санаанд нь юм үлдэж тэр нь цаашаага хөдлөх хүч болох хэрэгтэй байна. Иймэрхүү байдлаар бүгдээ хичээлийг зохион төлөвлөх юм шаардлагатай байна. Өөрөлдөх юм бол хүүхдүүдийг тухайн суралцсан зорилтын хүрээнд хүрэх үр дүнтэй оновчтой үйл ажиллагаануудыг хүүхдүүдээр хийлгэх боломжийг нь цаг хугацааг нь аргаа зөв сонгож хэрэглэх төхөөрөмжөө зөв сонгож хүүхдүүдээр хийлгэх шаардлагатай байна. Энийг бид нэр хүүхэд төвтэй суралцах арга барил гэж хэлээд байгаа. Интерактив гэдэг нь болохоор харилцаанд орох, сурагч багш харилцах, сурагчид харилцах. За энэ бол одоо заашгүй чухал байна гэдгийг энэ хичээлүүдээр онцолж байгаа. За энэ тавьж байгаа мэдээлэл дотор самбарын төлөвлөлт, хичээлийн тэмдэглэл бас их чухал болж орж ирж байгаа. Өөрөлдөх юм бол хичээл амжилттай явахын тулд тэр тойл нь болохоор самбар дээр хийсэн төлөвлөлт байгаа. Тэр төлөвлөлтийн дагуу хүүхдийн дэвтэр дээр хийсэн тэмдэглэл байгаа. Эргээд юмнуудаа нэгтгэж зөвнөд зэгцэлж харахад энэ бүх баримжуулсан, баталгаажуулсан төлөвлөлтүүд маш их чухал байдаг учраас та бүхэн бас энийг хийгээрэй. За хамгийн сүүлд нь та бүхэнд нэг хичээлийн төлөвлөлт, ээж хичээлийн төлөвлөлтийг танилцуулж байна. Тэгээ энэ дагуу өөрсдийнхөө хичээлийг төлөвлөөд хийгээд үзээрэй. Энэ дээр бол чанарын алгаа гарна гэдэгт итгэлтэй байна. Яагаад вэ гэхээр ээлжид хичээлийн төлөвлөлтөд бид нийтлэг алдаа юу гаргадаг вэ гэхээр эхлээд нөгөө багш юу хийхийг бичээд араас нь сурагч юу хийхийг бичдэг. Одоо та өөрчлөлт үзээрэй. Сурагч юу хийх юм, ямар үйл ажиллагаа хийх юм, тэрэнд багш ямар дэмжлэг үзүүлэх юм гэдэг өнцгөр хичээлээ би төлөвлөөд үзэхээр маш их өөр өөрчлөлт гарна. Өмнө нь бол та нар би заана, би хэлнэ гэдэг ингээд дээрээс доош гаднаас дотох шиг юм хандлага байсан бол одоо энэ мань болохоор сурагч хийн доороосоо дээшээ. За тэгээд сурагч өөрөө мэдлэгээ бүтээн гэхээр дотроос гатагшаа ийм өөр чиг хандлага гарч байгаа учраас яг энэ төлөвлөлт энэ чинь айгүй амархан бөгөөд та нар хийдэг төлөвлөлт гэхдээ өнцгөө өөрчилж байгаа. Багшаас эхлэх биш, сурагчаас эхэлнэ. Сурагч юуг хийж ээж энийг мэддэг чаддаг болох юм бэ гэдэг өнцгөр нь хандахаар чанарын хувьд бол нэлээд их өөрчлөлт гарна. Тэгэхээр энэ загварын дагуу хичээлээ төлөвлөөд үзээрэй. За энэ дээр бол нэг юм А4-ийн ганцхан нүрэн дээр нэг хичээл ээлжид хичээлийн төлөвлөлт өгсөн байж байгаа. За энэ бол жижигхэн юм шиг боловч одоо маш их чанарын өөрчлөлт авчрах ийм жишээ байгаа шүү. Тэгээ энэ нэг ээлжид хичээлтэй холбоотой ганцхан юм даалгавар өгчөж байгаа. Ингээд хялбархан, цомхон тэгсэн мөртлөө хүүхдүүдийг ямар ч юм бүтээлч үйлд дуудаж хийлгэж байгаа талаар та хийж байгааг энэ жишээнээс харж болно. За тэгээд товчхон дүгнэлт хэлэх юм бол бүгдээрээ хичээл төлөвлөختөө одоо сурагч төвтөө гэдэг сурчээр хийх үйлийг төлөвлөختөө сурагч асуудлыг өөрийн болгосон байх. Тэр асуудлын гаргалгааг өөртөө бодож олсон байх. Тэрийг хийж туршиж үзэх, үр дүнгээ нь гаргаж, дүн шинжилгээ хийж, нэгдсэн байдлаар дүгнэлт өгдөг, цаашид юу хийх вэ гэдэг асуудал хөндөгдөг. Энэ 7 алхмын дагуу энэ 7 асуултанд хүүхдүүд өөрсдөө хийдэг байх. Энэ арга барил чиглэсэн сургалтын төлөвлөгөө хийх ажилд нь амжилт хүсье. За та бүхэнд